За 2022 онд нээлттэйсэн кинонуудаас хамгийн дуртай киногоо нэрлэх юм бол би бол яг Talk to Me-г нэрлэж таарах гэдэг байгаа байхгүй Filippo Brothers. Би тухайн үед бичлэг хийжсэн. Тэгээд угаасаа л яалтчгүй үнэхээр өөлөх юм зөөтэй маш чанартай аим шиг кино байсан шүү дээ. Манайхан юу санаж байгаа бах. Тэгвэл яг тэр Talk to Me-г найруулж байсан ах トゥ хоёр болох ютуберүүд байж байгаад кино найруулагч болсон. Danny Filippo, Michael Filippo хоёрын шинэхэн кино буюу Bring Her Back-ын саяхан буюу 5 сарын 29-нд нээлттэйсэн байгаа. Манай хоёр ер нь бол Talk to Me-н амар амжилттай болсны дараа Street Fighter видео тоглоомны live action кинон дээр ажиллах гээд мөнгө төгрөгөө тохирцсон авижсэн ч гэсэндээ ийм амар өндөр бажеттай том продюсеруудтай кинонд креатив эрх мэдлгүйгээр ажиллахад арай эртгэж үзсэн болохоор за мань хоёр нь боллоо гингүүтээ яг нь Bring Her Back дээр ажиллахаар шийдсэн юм байлээ. Bring Her Back нь надад бүр үнэхээр таалагдсан. За баг Talk to Me-гээс нь ч илүү таалагдсан гэж ер нь бол хэлэхэд болон заяа. За тийм ээ нэг олон юм яриад дэлгүү шууд киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Зуны хамгийн том 2025 бэлэгтэй Let's Feel урамшуулт хөтөлбөр. Non shame, Let's Feel. Сүгэрш байлын зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуургаад ганц гурван номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань харааны бэрхшээлтэй Piper хэмээх охин болон Piper-ийн ах Andy нарын дүрээр эхэлж байгаа. Нэг л өдөр манай хоёрын аав нь шүршүүрт нас орсон байдалтай олдсноор ер нь бол те кино маань эхлээд дөнгөж 4 минут болж байгаа нэл амар dark л эхэлчихэж байгаа юм л да. Ячаад тэр хоёрын ээж нь бас хэдэн жилийн өмнө өөд болсон. Тэгэхээр одоо ингээд аав нь өөд болсноор асран хамгаалах хөнгүү бүтэн өнчин болчихж байгаа. Foster care гэж манайхан ер нь мэдж байгаа шүү дээ те бүтэн өнчин болсон эсвэл ээж аав нь хүүхдүүдтэй аюултай ч юм уу тийм одоо нөхцөл байдалд орсон хүүхдүүдийг нөхцөл байдал нь шийдэгдэх хүртэл төр зургийн хугацаанд асран хамгаалах боломжтой бүртгэлтэй үнийг гэрт амьдруулах тийм нийгмийн үйлчилгээ гэх юм уу да. Яг энэний дагуу тентхийн нэг foster care нь Andy-г 18 хүрээд өөрөө асран хамгаалагчийн тоонд орох хүртэл нь Laura хэмээх эмэгтэйгэнд төр амьдруулахаар болж байгаа юм байна лээ. Laura-гийн дүрд мэдээж Paddington, The Shape of Water энтергээд ер нь л ийм Bring Her Back шиг хүнд кинонд огт тоглож байгаагүй Оскарт 2 удаа нэр дэвшиж байсан маш том жүжигчин болох Домогт Sally Hawkins игчмэн тоглосон байгаа. Laura уг нь логиктой бодох юм бол айгүй сайн эмэгтэй байгаа байхгүй юу? Манай хоёрыг Laura-д хуваарлаж өгсөн тэр foster care-т өмнө нь ажилдаг байсан. Ажлын газрынхаа хүн болгонд хүндлэгдсэн нэр төртэй. За бас хамгийн гол нь өмнө нь яг Piper шиг харааны бэрхшээлтэй төрсэн охиноо золгүй байдлаар алдчихсан гэхээр Piper-ыг маш сайн ойлгож хайрлаж чадах уус гэсэн үг шүү дээ. Гэтэл нэг тийм итгэж болохооргүй юм шиг амар weird хүн заяа. Өгсөн охиныхоо цогцыг засаж янзлуулаад ийм сүвнэр болгоод тавьдсан. Гэтэ яг хуу илүү дутуу аашсан байхгүй л дээ. Айгу хөөрхөн ааштай амар нөхөрсөг, илгэмсэг, юм хум ярахта байнгын нүур дүүрэн инээмсэглэлтэй. Гэтэл цанаал нэг л юм биш заяа. Ийм нэг юм нуугаад байгаа юм шиг. Манай дунд ер нь нэг юм 40-с дээш насны гадаад ах эгч нартай ярьж үзчихсэн хүмүүс байх юм бол ер нь ойлгондоо ингээл наана амар хөөрхөн инээгээл oh hi darling it's so good to see you I like your shirt what's your name энтер гэж байгаа ярнэ. Зүгээр л нэг юм хоосон тэр инээмсэглэн нэг юм хуурамж зүгээр ингээд юм nice байхын тулд nice байгаа юм шиг нэг тийм айгу хүүдэн нэг цаанаа нэг юм нуугаад байгаа юм шиг тийм царайтай ах эгч нар байдэн шүү дээ. Нэг тийм харилцаатай ах эгч нар байдэн шүү дээ. Бүр яг тийм зөө. Яаж ч бас манай Andy-д бас нэг дуртай биш ээ. Ер нь зөвхөн Piper-д амар хайртай. Тэгээ зүгээр одоо Andy-г нэг жоохон нүүд үзүрлээд байгаа гэх юм уу. Piper-ыг нөгөө Cathy гэж нас орсон охиныхоо амар гоё өрөөнд оруулснаа. Andy-г нэг юм булангийн хаалга маалганч бүтэн агдчихдаг өрөөнд оруулцдаг. Тэгснээ энэ миний харчаачтай одоо энэ зургийг амт авахсан зургийг харахгүй Andy-г хаацсан байгаа. Тэрнээс гадна дахиад нэг чухал юм гэвэл Laura нэг юм Ollie гээд хэлний бэрхшээлтэй буюу хэлгүй үрчилж авсан хүүхдтэй хамт амьдэрдэг юм байлээ. Ollie ч гэсэн жоохон эвгүй заяа. Анх танилцахдаа л ингээд хоосон усан сангийн голд муур тавирцсан зогсож байснаа. Сайн уу гэд хэлсэн чи юу ч хэлэхгүй гөлрөөд идэгий. Одоо хэлгүй юм чи юу ярих вэ? Нэрээ би юу яриад байгаа юм. Ямар ч тааш тэгээ өдөр хоногуд өнгөрөх тусам л хэдүүлээ Laura-гийн сонин сэжигтэй юмнуудыг харж эхэлж л байгаа юм л та. Нэг өдөр Andy-г хараагүй байхад нь Andy-гийн утсын нугацсан чатнуудыг харсан байж байвал яах вэ? Тэгснээ бас чи 18 хүрснийхээ дараа ч гэсэн ямар нэгэн сэтгэл зүйн асуудалгүй дүүгээ асран хамгаалж чадах уус гэж батлагдчихийж дүүгээ би дааж өөр дээрээ авна. Тэрэнд чин цааш нь миний өгөх үнэлгээ мэдээлэл маш чухал гэдгийг чи мэдж байгаа үстэй гэж мэгээд яах гэж. Нэг шин бүр яг юу ч юмтэй нэг тийм Орос dark web-ийн бичлэг юм шиг байгаа. Ямар нэгэн
төрлийн шашны үйл хийгээд байгаа юм шиг ийм сонин бичлэг ганцаархнаа үзсэн сууж яадаг. Хамгийн эвгүй нь яг тэр бичлэгэн дээр гарч исэн ийм цагаан тойрог нь тэдний байшинг тойроод байдаг заяв. Тэгээд ч болцоогүй хэд хоногийн дараа манай хоёрын нөгөө аавынх нь оршуулгын ёслол болоход Лаура оршуулган дээр ийм хүн амир плей таймд явах гэж байгаа юм шиг, баяр цэнгэнд явах гэж байгаа юм шиг хувц өмсөд өрөөд ирсэн байвал яах вэ? Бүр крипийн хүмүүсийг гарсны дараа аавынх нь цогцсны үснээс жоохныг хайчилж аваад цүнхэлждэг. Тэр гурав буцах замд Лаура Андигаас чи иймэрхүү үед юу үед сэтгэлээ тайвшруулдаг вэ гэд асуухад Анди арх ууж гэд хэлсэн чинь тэгвэл хэдүүлээ арх уу ил та гэж хэлдгийг. Тэгээд Лаура Анди хоёр хэдэн ундаг юм уугаад Пайпертай нийлж бүжиглээд Анди бол энд ирснээс хойш анх удаага л жоохон бие барилгүйгээр өөрийнхөөрөө kinda аз жаргалтай байж байгаа. Пайперыг унтсны дараа Лаураач гэсэн Андид яг бүр чин сэтгэлээ нээгээд өнөөх нас урсан Кати гэж охиныхоо тухай ярьдгийн. Ер нь бол Лаура гашуудлаа даван туулж чадсан бол ерөөсөө биш юм бэлээ. Одоо хүртэл шүн болгон охиныхоо зүүдэлж нүдэндээ нулимстай сэрдгээс гадна анх оршуулганаас нь буцахдаа охин нь ингээд шороонд хөвтөд үлдэж хахад өөрөө гэртээ арчих юм бол охиноо зүгээр л тавьж явуулаад орхиод хайчих гээд байгаа юм шиг мэдрэмж төрж исэн тухайгаа ч гэсэн ярьдаг. За одоо болохоор Андигийн стори тань заяа. Анди Пайпер хоёр яг төрсэн ах トゥ хоёр бол биш юм бэлээ. Андигийн аав нь Пайперийн ээждээс суугаад ер нь тэгээд Пайперт хамаг анхаарлаа хандуулдаг болцсонд нь Анди баг байхдаа амар гомдож ууралдаг байсан. Тэгээд аавынхаа анхаарлыг өөр дээрээ авахын тулд сургууль дээрээ зодоо энтер хийгээд янз бүрийн хэрэг тарьдаг байсан гэсэн. Гэтэ тэгээд эсрэгээрээ аав нь тэрэнд нь бүр амар уурлахдаа Пайперт мэдгэлгүйгээр Андиг угаалгын өрөөнд оруулж агаад шүршүр гойжуулангуудаа ухаалттлан зодож нүддэг нэлээд абьюсив нөхөр байсан юм бэлээ. Тэгээд тэрнээс болоод Анди одоо хүртэл шүршүрт орж чаддаггүй травматай. За бас энд ирснээс хойш байнгын аавыгаа зүүдэлж хар дараад орондоо шээд сэрээд байгаа болж таардаг. За бас дээрээс нь яалчгүй л юугаач мэдэхгүй жоохон хөхөд байсан болохоор тэгж их зодуулдаг байсан да. Пайперыг буруутгаад нэг удаа бүр Пайперыг цохоод авч исэн юм байлээ нүүрлүүн. Тэр үйлдэлтэй одоо хүртэл гимшдэг. Одоо бол ёстой Пайперийн төлөө өгөхээс ч буцахгүй дүүдээ үнэхээр л чин сэтгэлээс амар хайртай байхгүй юу. Ингэж баахан сэтгэлээ худалцгаасны дараа манай хоёр спонсор хэсэг хамт үзье гэж яддаг. За тэгэхээр Ноншим гомгийн маань Let's Feel зуны урамшуул явагдаж байгаа юм байна лээ. Урамшууллын үрээнд Монгол орон даяар яг 2025 ширхэг бэлэг тараагдсан байгаа. Тэгэхээр манайхан дурын дэлгүүрээс Ноншим гомгоо худалдаж аваад Apple Vision Pro, Apple MacBook Pro, iPhone 16, PlayStation 5, iPad гэх мэтчлэн маш олон топ бэлгүүдээ эзэн болох боломжтойгоос гадна 4 ширхэг пазл эвлүүлэн дахиад бүр гой бэлгүүдээ эзэн болох боломжтой байгаа юм байна лээ шүү. Илүү дэлгэнгүй мэдээллийг description дээр оруулсан байгаа. Ноншим Mongolia-гийн Facebook пэйж рүү ороод аваарай. Let's feel. Are you in there? Маргааш Нанди дахиад шээсэнд хутгалдсан сэрж байгаа. Лаура тэрийг нь анх удаага л анзаарж байгаа юм шиг дүр үзүүлэнгүүтээ Пайпертай хамт октоудаараа гарахаар басан тухайгаа хэлээд Андиг шүршүрт ор гэж наадъя. Шүршүрт ор чаддаггүй травматай гэдгийг мэдж байгаа шүү дээ мө зөвүүн авгаа. Ямар ч тааштай явсныхан дараа Олитой мэд мэдэх гээд байгаа өрөөрөө нь очисон чинь гаднаас нь түгжээд явцсан байдаг. Анди яаж иж байгаад хаалгыг онгойлгож гаргангуудаа хамтдаа жим сэтгэхгээ суудгийг. Just take the plane. Yes. Hey! Stop! Ollie, hospital, okay? Hey, breathe. Help! Wait! You're inside! Wait!
Лаура шууд ингэж Олиг өрөөндөө оруулсны дараахан Оли гинэд шаал өөр үхжиг болсноо та хинбэ би хаана байгаа юм бэ гэд бүр яриад эхэлдэг. Уг нь Лаурагийн хэлснэр бол хэлгүй ярьж чаддаггүй хүүхэд штэ тэ. Лаура шууд өнөөх орс бичлэгээ үзэнгүүтээ тэрийгэ дагаж хийгээд Олиг тайвшруулж чаддаг. Тэгснэ нөгөө Анди Пайпер хоёрын аавынх нь үсийг Олид идүүлээд байдгийг яг ямар ч учиртай. Энэ үеэр Анди эцэст нэг юм травматайгаа нүүр тулъя гэж хэлсэн юм уу яасан шүршүүрт орцсон зогсож идэг. Даанч тун удалгүй гаднаас нь аав нь орж ирж байгаа юм шиг харагдаад тэгснэ хамгийн эвгүй нь аав нь Пайпер бороо орж явахад үхэн Пайпер бороонд үхэн гэж хэлээд байдгийг. Энди айсандаа гарч гүгж байгаа тальтраад уннаа. Хэсэг зур ухаан алдчаад эмнэлэгт зэрэгт нь Лаура ирэхгээ түрээд ирсэн байдаг. Тэгснэ чамд айгүй хэрэгтэй юм чи авчирлаа гэснэ хөс дарагч гаргаад ирдэг. Чи айгүй өмхий шүү л гэж хэлээд байгаа юм шиг гоо дафог. Ямар ч л байсан Энди Лаурад шүршүрт орж явахдаа аавыгаа харсан тухайга хэлэнгүүтээ аав Пайперыг бороонд үхэн гэж хэлсэн. Та Пайперыг бороонд гаргаж болохгүй шүү. Надад нэг л муу савин төрөөд байна гэхэд Лаура бүр хараа тэ Пайперыг бороонд гаргахгүй гэд хурууга ингэж үзүүлэн байж одоо амлчаад хараад шууд Пайперыг дагуулад бороонд гарангуудаа бүжиглээд уналгүй яах вэ? Нэрнгээсээ Лаура үнэхээр л тэр нас орсон Кати гэж охиноо яагаад ч тавьж явуулж чадахгүй л байгаа юм байна лээ л дээ. Амьд байх үед нь биччихсэн бичлэгнүүдээ үзэж уйлаад за бас Пайпертай хамт бороонд тоглож явахдаа охиныгоо л дахин дурсаад байгаа. Тэгснээ бүр Пайперт охиныхоо өмсдөг байсан светрийг өмсүүлэнгүүтээ үсийг нь ч гэсэн охиных шигэ боосноо хэрвээ чи хүсвэл намайг ээж гэж дуудаад эндээс явалгүйгээр бүр мөсөн надтай үлдэж болно шүү дээ гэж хэлдэг. Ингэж хэлснийхээ дараа нэг юмд хүргэж үзүүлдэг нь охиных нь цогцос. Харин тий Лаура охиныхоо цогцсыг булснаас нь ухаж гаргангуудаа гэртээ авчирч хамт амьдрах гээд ингээд хөлдөөгчөнд хийгээд хадгалцсан юм байлээ. Нас орсон нохооныхоо цогцыг ч гэсэндээ сүмнэр болгоод хадгалцсан байсан шүү дээ. Тэгэхээр үнэхээр л Лаура хайртай зүйлсээсээ хагацж чаддаггүй, тавьж явуул чаддаггүй гэдэг нь ойлгомжтой л байгаа юм л да. Тэг за тэр үзээдсэн Орс бичлэг нь нэг тийм өгсөн үний сүнсийг буцааж дэлхийд авчираад өөр хүний биед оруулах чөтгөрийн зан үйлийн бичлэг байгаа байхгүй юу? Олигийн бие дотор орчхоод байгаа тэр чөтгөр нь хүний махаар хоолдог чөтгөр. Тэгээд тэр чөтгөрт өргөл барьц өргөх замаар Пайперыг яг охиныхоо нас барсан шиг живүүл жалангуудаа Пайперийн биеинд охиныхоо сүнсийг оруулах гэж оролдоод байгаа гэх юм уу Лаура. Мэдээж энэ төлөвлөгөөнд нь Андиг саад болно гэдгийг мэдж байгаа болохоор Пайперыг Андигаас уруулах гээд Пайперт ахыг нь тогтургүй найдаж болохооргүй хүн гэж ойлгуулах гээд за бас Андигийн ч гэсэн сэтгэл санаагаар нь наадаж, тамлаж, травмагаар нь далимдуулж галзууруулах гээл янз бүрийн юмнууд хийгээд байгаа байхгүй юу. Нэг өдөр бүр үнэхээр эвгүй юм хийдэг нь Лаура Эндигийн хүс дарагчийг нь өөрлөгөө цацчихад шүн дундын үеэр маргааш нь Лаура шууд л энэ хэрэгээ Анд ирвж гэх нь ойлгомжтой. Чи угаасаа өмнө нь Пайперт гар хүрчээсэн гээ үсттэй. Ингиж амар хавталтан цохиж чадах хүн чамаас өөр энэ гэрт байхгүй штэ. Бурууга хүлээгээ зүгээр уучлал гуйчих энэ төр гэснээ. Андиг тэрэнд нь ууралхад чи намайг бас зодох гэж нүү энэ төр гэд. Гайслайт гэдэг имийг бол бүр тултал нь хийж байгаа юм л та. Анди шууд л Пайперыг дагуулад тэндээс явах гэсэн ч Пайпер хөрх юм нь Лаурагийн залинд нь бүрэн итгэцэн би тантай хамт явахгүй. Би танаас айж ийн гэснээр Анди ганцаарх нагараад явдгийг. Угаасаа бас нөгөө Андигийн хүс дарагчийн түргцэн байсан шүү дээ Лаура өчтөр зохихдоо. Тэгэнгүүт одоо Пайпер Андигийн үнэрийг үнэрлээд яалтчгүй Андиг зогсон гээл ойлгочихж байгаа юм шиг байгаа. Мэдээж Анди дүүгээ зүгээр ингээд үлдээгээд явахгүй нь ойлгомжтой. Шууд өнөөх тэр хоёрыг Лаура товаарилсан фостер кэрийн ажилчин Венди гэж эмэгтэй дээр очингуудаа өөртөө тохиолдсон бүх хийл зүйлсийг нэг нэгэнгүү хэлэх үеэрээ нэг эвгүй юм олж хардаг нь алах болсон хүүхдүүд гэдэг постерын дээрх одоо зураг тэ одоо Оли байж байгаа сте тэ жинхэнэ нэрийн Connor Bird гэдэг хүүхэд юм байлээ. Wendy ерөөсөө Андид итгэхгүй л байгаа. Лаура тэтгэврт гарахаас өмнө манайд 18 жил ажилласан маш сайн хүн. Хизээч хүүхдэд хор учруулах хүн биш энэ төр гэж хэлсэн ч гэсэн Анди гуйсаар угаад хамтдаа гэрт нь очиж шалгахаар болж чаддгийг. Энэ үеэр Лаура угаасаа л ийм болж магадгүй мэдчихсэн болохоор Пайперыг хэдэн цаг сургууль дээр наваачиж үлдээгээд буцаад ирэхэд Олигийн доторх өнөг чөтгөр нь бүр өсөж цангаж хатаж өөхөх гээд сүүлдээ бүр Лаура руу дайраад за дараа нь бүр модон ширээ хазаж зулгаагаад идээд эхэлдэг галзуу.
Анди Вендиг дагуулад Лавра гих руу явж явах замдаа Пайпер руу залгасан ч удаа авахгүй байсан болохоор нь дууд шуудангаар нь ахан дүүдээ хайртай шүү. Аав чиний бодож исэн шиг сайн хүн байгаагүй. Чамд мэдэгдэлгүйгээр дандаа намайг зоддог байсан. Гэхдээ чамд энэ дэлхий ямар муухай, харанхуй, бүрхэг байдаг вэ гэдгийг мэдрүүлмээргүй байсан болохоор л би чамд хэлдэггүй байсан. Тэгэд би 7-той байхдаа чамайг нэг удаа цогч ирснийг чи сандаггүй гэж магадаггүй. Миний амьдралдаа хийсэндээ хамгийн их харамсдаг зүйл бол тэр намайг уучлаарай. Гэхдээ одоо нүүрэн дээр чинь байгаа хавдалт миний хийсэн зүйл биш ээ. Энэ удаад л надад итгэчих ахын чиний төлөө бүгдийг хийн гэж хэлсэн ч мэдээж Лавра Пайперыг сургууль дээр нь авааччихад өөрөө утсыг аваад үлдсэн. Ерөнхийдөө бол Андиг өөрлүүн Вендиг дагуулад ирж байгаа гэдгийг бүгдийн сонсоод ингээ мэдчихэж байгаа. Тэгэнгүүтээ шууд л ирэхээс өмнө өнөөх Олигийн тарьсан баахан замбраагүй юмнуудыг хамаг хурдаараа цэвэрлээ тгэлгүй яах вэ? Эрэхтэн зүгээр усанд ороод гарсан юм шиг халаад малаад өмсцөө юу ч болоог юм шиг байжээ тий. Венди орж ирчингүүтээ шалгаж явж байгаад за бараг л асуудал хүн байна нөө гэд гарангаа алдсан ч Анди гарч явангуудаа Олиг олж очсноор шууд Вендиг дуудатгалгүй яах вэ? Лаврач Андиг одоо Олиг олчлоо гэдгийг мэдсэн болохоор күүлээ алдаад Вендиг тас зуурчингуудаа битгий гар. Венди чи миний найз штэ. Би Катиг эргүүлээд авчрах арга олсон энтер гэж хэлээд айлгачилгүй яах вэ? It's working! Come outside! Лавра шууд Пайперыг сургуулаас нь очиж авангуудаа өнөөдөр л өнөөх Пайперыг живүүлж алах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байгаа юм байлээ л дээ. Харсныхаа дараа мэдээж Пайпер нэг л юм биш байгааг ойлгохоос гадна Олигийн нүрийг тэмтэрч үзэхэд анх тэ Лавра Пайперт Олиг дүрслэхдээ өтгөн урт үстэй хүүхэд гэж дүрсэлсэн байхад мэдээж сая одоо бараг л халзан юм шиг шаал өөр толгой тэмтэрч байгаа штэ тэ. Улмаар Пайпер Лавраг гиндүүлж зүхтаагаад угаалгын өрөөнд өөрийгөө төгжчихдэг. Хамгийн хэцүү нь Андигийн цогц тэр өрөөнд байсан юм байлээ. Хөрхи Пайпер маань ахыгаа тэмтэрч таньчаад уйлаад сууж ахт нь Лавра гаднаас түлхүрдэж орж ирээд аваад гарнаа. Улмаар өнөөх зан үлээ эхлүүлж байгаа. Church